2023 онд батлагдсан улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулга өнөөдөр мөрөгдөд явж байгаа. Тэгээ энэ оны 12 сарын 31-ний дотор бол одоо улс төрийн намууд тус одоо хуульд дотоод дүрмээ одоо нийцүүлж батлаад намынхаа одоо дээд байгууллага эсвэл төлөөллийн байгууллагаар батлуулаад тэгээд хөрвүүлэх үүргийг хүлээж байгаа. Тэгээ энэ агуулгаараа одоо өнөөдөр одоо бас энэ дүрмээ бол одоо бид нар энэ хуульд нийцүүлсэн байдлаар нийтдээ нэг 100 анх төсөл танилцуулахад бол нэг 112 зүйл заалтад бол одоо нэмэлт өөрчлөлт орж шинжилсэн найруулгын хэлбэрээр орж юм төслийг танилцуулсан. За их хурлын төлөөлөгчид бол одоо ямар нэгэн одоо хязгааргүйгээр санал гаргадаа, саналаа хэлдээ, асуулт асуулаа. За ингээд бас зарчмын зөрүүтэй бас хэдэн саналуудыг гаргаж энэ дээр одоо бас нэг бүрдсэн санал зургаалгаад ингээд төгсгөлт нь бол одоо дүрмийнхаа орж байгаа бүх нэмэлт өөрчлөлтийн залтаа уншиж танилцуулаад нэгдсэн байдлаар дүрмээ батллаа. За гол дүрмийн одоо зүйл заалтууд өнөөдөр улс төрийн намын тухай хуулиар бол одоо 23 оны хууль бол өмнөх одоо 2005 оны хууль бол одоо нэлээд ерөнхий зохицуулттай хууль байсан бол 2023 оны хууль бол нэлээд наривчсан процессыг нэлээд одоо бас тусгаж өгсөн юм хууль болсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэгэхээр энийгээ дагаад намын дүрм одоо өмнө журмаар зохицуулдаг байсан процессын асуудлуудаа дүрмэндээ одоо тусгаж өгөх юм үүргийг хүлээж байгаа. Өмнө 2005 оны хуулиар бол одоо улс төрийн намууд үнийгээ дагсан одоо ерөнхий дүрмийн зохицуулалттай хуулиуд батлана. Энэ өөрөө процесс дээр очихороо ямар нэгэн одоо гомдол маргаан дагуулах одоо хийдэл үүсэх ийм нөхцөл байдлууд байсан бол одоо энэ 23 оны хуулиар гарсан одоо бусад улс төрийн намуудын дүрм ч гэсэн ер нь нийтлэг жишгийг ингээд барьсан энэ журмалсан ийм хуулиуд бол гарч байгаа. Тэгээд энэ дүрмээ одоо энэ ондоо багтад дээч өгтөө бүртгүүлж аваад намын бүх шатны гишүүд намын анхны шатны байгууллагууд бол одоо ингээд дүрмөө мөрдөж байгаа гэсэн төлөвлөлтөөр дүрм бол өнөөдөр ингээд намын их хурлаараа их хурлын төлөөлөгчдийн одоо дийлэг холоохын саналаар бол одоо дүрм батлагдсан. Одоо энэ их хурл ингээд хизээ одоо хэлцэх асуудал. Өнөөдөр уулын өдийд бид чинь бас хэлцэх асуудлаа батлаад дуусаад их хурл маань өндөрлөхөөсөн бол одоо мэдээж энэ одоо 2000 гаруй төлөөлөгчид ирсэн хурл бол одоо сунхан тодорхой. Энэ орон нутаг 21 аймаг нийслэл 9 дүүр 330 сумаас ирсэн тодорхой бас намын гишүүдийнхаа захиас даалгаврыг аваад ирсэн төлөөлөгчд марч энэ олон түмнийхээ дунд бас тэр захиас даалгавраа хийх асуух сонирхолтой асуудлуудаа асуух гэсэн иймэрхүү зүйлүүдээ бас хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа учраас аль болох одоо олон их хурлын төлөөлөгчид асуулт асуу санал гаргаад явах нь өөрөө эндээс гарч байгаа шийдвэр нэг хүлээдэй болно гэж үзэж байгаа. Тийм учраас одоо өнөөдөр намын их хурл бол бас аль болох олон хүний саналд тусгаж ийн дүрмөө